Хувь айлууд ихэнхдээ дулаалга хийхдээ бол хийдэг. Ер нь бол стандарт норм яг нөгөө дузааныг нь сайн барьж чаддаггүй. Гэвч гол алдаа. Ерөнхийдөө бол нөгөө ханы ч 15 сая дулаалгах байхад 5 юм 10 сая дулаалаа дулаалцсан гэж үздэг. Тэрэн дээр ерөнхийдөө нийтлэг алдаа гаргаж идэг. Тэгээд нөгөө нэг барилгын хийцлээс хамаарат ямар материалаар яаж дулаалах байгаа мэдхгүй. Ер нь бол дулаалга гэж шууд бүх одоо модон хил дээр байхад эрд зүү юм уу чулуу иймэрхүү байрлал хийх байтал шууд хөөсөөр наах ч юм уу те. Яг нөгөө ямар материал дээр яаж дулаалахаа тохируулгүйгээр л хийдгээс л ганц дутагдaltaй болох гарч ирж байдаг. Манайхаас зөвлөгөө мэдээлэл авснаар материал болон эд хөрөнгөөр сайн хэмнэлт гарч ирнэ. Ерөөхдөө бол зөвлөгөөг бол бид хэд болохоор янз бүрийн байдлаар утсаарч болно, өөр тийм биечлэнч болно. Ер нь бол төсөллөөрөө хандсан тохиолдолд өөрт нь хамаагүй давуу тал гарч ирж байдаг. Одоо шийдвэрлэл модон эзэл дээр нь ямар амьсгалдаг материал учраас одоо тэр ямар материалаар дулаалах вэ гэдэг бүх шийдлэр нь урт хугацааны эдлэгийн тал дээр нь бас одоо давуу талууд бас гарч ирдэг гэсэн. Манайхан ч нөгөө дээвэр нь бол гол нь дээвэр дулаалахад нөгөө уур ус гаргалагчийг хийлгүүгээр шууд одоо дулаалгын материалыг шууд тавих тийм асуудлууд их байдаг. Тэгэхээр хамгийн доотлолт нь уур ус гаргалагчаа хийдэг. Тэгээд дээвэр дээр нь 20 санжийн дулаан хөвөнгөө хийхэд тавиад одоо амын зөрүүчээ тавьдаг. Дээр нь уур ус гаргалагчаа хийн. Тэгээ агаар жуултуудаа хийх. Яг технологийн дагуу хэр нь хийчих юм бол дээврийн дулаалдагтлыг ер нь хасгаж чадна гэсэн үг л дээ. Тэр хүмүүс аж ахуй аргаар барихтаа жоохон алдаа нэг барилгын мэдлэггүйгээсээ болоод мэдээлэл дутмагаас болоод жоохон алдаа гаргаад тэрнээсээ болоод илүү зардал гарах магадлал ихтэй байдаг. Нэг айл ч гэсэн гээд байшингаа бүтэн дулааснаар агарын бохирдол байгаль орчиндөө эерэг нөлөө үзүүлж байна гэдгээ хүн бол бүр ойлгохгүй байна. Энийг л ойлгох зорж байна.